За бүгдээрээ сайн байцгаана уу? Ингээд энэ гайхамшигтай сайхан энэ цаг мөчийн мэндийг та бүгдтэй төвшүүлье. За болормоо коучийг болохоор ер нь яг бүр анхны хөтөлбөр эхлэхийн нэг 10 хоногийн өмнө л мэдсэн баг. Тэгээ юунд нь амар дурлсан гэсэн чи инээдэнд нь дурлал яваад орсон ерөөсөө сургалтанд нь амар хөөрхөн инээдэг бүр ингээд цаанаасаа гэрэл цацарсан тийм эмэгтэй байсан. Тэгээд өмнө нь миний хувьд болохоор 21 оноос эхлэе. За маш гоё инээдэг бүсгүй байгаа л тэгээд нөгөө багшийнхаа инээдэнд нь дурлал ер нь бол энэ хөтөлбөрт яваад орсон шүү дээ. Тэгээ яг нөгөө нэр нэгтэй байсан. Тэгээ бүр айгүй гоё таалагдсан. Бүх зүйл нь таалагдал цаанаасаа нэг тийм гэгээлэг эмэгтэй байсан. Тэгээд яагаад энэ хөтөлбөрт нь орох болсон юм гэхээр тэгээд ер нь бол энэ хувийн хөгжил гэдэг талаар миний хувьд бас нэг сүүлийн бараг 4 жилийн хугацаанд бас энэ Монгол улсад болж байгаа подкастуудыг, ирээлүүдийг за тэгэл хаана ямар гоё сургалт байна гэж айгүй их сонсдог. Тэгээ би өөрөө бүр орон нутагт байдаг хэрнээ ирж заавал ингээд зорь бас сургалтуудад суудаг байсан. Тэгээд тэгсэн хэдий ч гэсэн яг энэ хувийн хөгжлийн хөгжил гэж яриад байгаа боловч ухтаа яг миний амьдрал дээр юу юм гэж юусэн өөртөө бол буулгаж чадахгүй байгаад байсан. Яаж хөгжих ёстой бол гэж ер нь бол яг буулгаж чадахгүй байгаад байсан. Нэг л их сайхан нөгөө нэг юу яриад хөгжөөд байна тийм ээ одоо яаж сөрөг бодлосоо салах уу яаж өөрийгөө эерэг байлгах уу гэдэг байгаа боловч мөн чанар дээр хүн өөрийгөө хаяад идэм байна гэдгийг яг энэ зүгээр л нэг YouTube сувгийн дагаал Дондогмо подкастын эхний баг 2 подкастн дээрээс л тэрийг ойлгож ирсэн. За тэгээд энэ хөтөлбөрт ороод ингээд явхад би ч нөгөө нэг юмыг ингэж амар хоошин тавьдаг цавхуурлын бас нэг юм төлөвтэй. За тэгээд төрийн ажил хийдэг юм чинь нөгөө ажилдаа ингээд сэтгэл хандсан. Тэгсээр нь амьдрал дээр ингээд асуудлууд айгүйх байгаад идэг байсан л да. Тэгээд Яна гэл ингээд бодоол тэгэл ээж манд гэдэгс Яна гэж битгий хэлж ингүү. За би Яна гэж бодож басахгүй дээ гэл тэгсэн хэрнээл Яна хэл ингэдэг. Тэгээд нөгөө энэ хичээлийг сонсоод ихсэн чинь хамгийн надад таалагдсан зүйл нь юу байсан ингээд тэр амьсгалын дасгал байсан. Нэрээ би чи амьсгалдгийн байж штэ. Миний би ингэж амьсгалдгийн байж штэ гэдгээ би яг мэдэрчээсээ ганцхан тэр амьсгалын дасгал хийгээл явах. Тэгээд ганцхан удаагийн дасгал хийгээд нэг 3 минут орчим өөр дээрээ төвлөрөхөд бүр ингээд уйлаад нулимс гараад бүр ившэн гэдэг бүр ийм байдгийм байна гэдгийг хүртэл мэдэрч ирсэн. Өмнө нь одоо яаж ившээж гэдээсээ мэдэхгүй ямар ч гэсэн ившээж л байсан баг. Тэгээд яг ингээд хүн өөр л үгээ дотоод руугаа чиглээд өөрийгөө сонсоод эхлэхээр ер нь бол миний амьдрал боломжгүй зүйл гэж байдгүй юм байна гэдгийг 2 сарын хугацаанд энэ хичээлүүдээс ер нь бол ойлгож байгаа. Тэгээд хамгийн бас нэг бидний анхаарах ёстой зүйл юу гэдэг гэхээр би тэр тусмаа сошиал орчинд айгүйх анхаарлаа хандуулдаг. Нөгөө сөрөг мэдээлэл, нийгмээс ирж байгаа сөрөг мэдээллүүдийг сонсоод тэрэнд айгүй сайхан уусаал өөрөө нөгөө тий баг гол дүрд нь баг заримдаа орж мороод юм яагаад тэгцэн явж исэн байгаа байхгүй. Тэгээд ингэнгүүт чим нөгөө маргааш шалгана гэж байгаа ажлыг урд ороо нь хийдэг ч юм уу. Ингээд нөгөө төрийн албаны нэг 8-9 цагтаа сэтгэл хандчихсан. Тэгэл нөгөө ялархах сэтгэлгээ гэдэг юм байдаг. Тэгээ би өөрөө цэцэрлэгийн багш л да. Тэгээ тэр цэцэрлэгийн цэцэрлэгийн багш нар дээр энэ бас нэлээдгүй тохиолддог зүйл. 8-9 цагийн хугацаанд төмний өвтийн төлөө зүтгэж байгаа нь үнэн боловч бид нар өөрсдөө хаяа зүтгээд идэг юм байна. Тэгээд энэ хөтөлбөрийг ингээд ороод сонсоод эхлэнгүүт нөгөө энэ ажил гэдэг юм чи ямар гоё хаз жаргал идэг юм бэ? Бид нар энэ хорвоо ертөнцийн дээр ажил хийж хөдөлмөрлөж байгаа бидний хувьд маш гоё хаз жаргал юм байна. Хэрвээ та зөв сонгосон өөрөө яг тэрийг зөв чимээлээд өөрлөгөө хандаад үзэнгүүт та зөв гэж бодож байгаа юм бол тэрийг сэтгэлээсээ хийх юм бол хүний 10 цагт хийж байгаа ажлыг 3 цагт хийх боломж байдаг юм байна гэдэгт би өөр дээр тэр нь харсан. За тэгээд цэцэрлэгийн арга зүйч хийдэг. За тэгээд багшаараа бол 8-9 жил ажиллаад арга зүйч болсон байгаа. Тэгэнгүүт 7 хоногийн нэг 5 өдөр яг тэр дотор хүний нөгөө нэг ажлын бүтээмж гэдэг яг өдөрт хэдэн цаг төвлөрдөг вэ гэдэг тэр өөр дээр бас санаал хийж үзчихсэн. Бид нар өдөржингөө ажилтаа гэл ингээд байгаа хэрнээ бүтээмжтэй цаг нь хэдэн цаг байна гэдэг тэр өөр дээр анализ хийж үзээд яг бүтээмжтэй идэвхтэй сайхан цаг дээрээ өдөөс өмнө миний анхаарал бол төвлөрдөггүй төрлийн хүн байгаа. Би өдөөс хойш анхаарал төвлөрдөг байгаа хгүй хүмүүсээс бас хүн болгон өөр байдаг баг. Тэгээд бусад цагууд дээр яах юм гэхээр би яаж хөгжих боломж вэ гэдэг айгүйх судалсан. Тэгээд энэ ажлаасаа давсан маш чухал шийдсэн нэг зүйл нь юу байсан гэхээр анхны хөтөлбөрийг эхлэхэд би 67-8 сая төгрөгийн асуудалтай эхэлж ийсэн. Надад нуугадах зүйлс байхгүй. Нэгэнт би хүмүүс үр дүнгээ хуваалцах гад хүн болгонд тийм ээ Монголын
өнцөг уламбартайгаа хэрвээ сонсож байгаа хүн байх юм бол бас эндээс ирж хүч аваасаа гэж бодож байгаа юм. 67-8 сая төгрөгийн асуудалтай эхлээд энэ хөтөлбөрийг би 2 сар хөтөлбөрт хамрагдсан байгаа. Тэгээд анх эхлэхдээ хөтөчтэй хэлжээсэй. За би 6 сар гээд энэ хөтөлбөрөө би 6 сар яваад дуусгана. Тэгэхдээ би энэ асуудлыг бүрэн шийдчихнэ гэж амлалт өгж давхар хөтөчтэй өгж байгаа боловч энэ миний өөртөө дэвшүүлсэн зорилго маань байсан. Тэгэнгүүт бид нар чинь нэг хүн хэлхээс нааш нэг цаас чичгээс цааш гэдэг үгээд те. За би энд хэлсэн чи бас болохгүй шүү гэдэг тохиол сигналыг өөр дээр бас давхар оруулж өгч байсан. Тэгээд одоо бол би 50% давчихсан явж байна. Тэгэхээр энэ 2 сарын хугацаанд би 50%-ийг бол артаа хийчихсэн байна. Тэгэхээр хэцүү байгаа зүйл дээрээ төвлөрөө тогтсон тэр зүйл улам том болоод идэг юм байна. Улам л хэцүү болоод идэг юм байна. Өөрийгөө сайхан хайрлаад нөгөө анх удаа өөрийгөө толинд харж байгаа тэрвэрж үзсэн чинь хүртэл маш гоё мэдрэмжийг авч ирсэн. Хэрвээхээ тэрвэрлтийг хийгээд үеэд миний арьс чи ийм билүү дээ ч гэж бодох шиг хүн тийм л санагддаг. Тэгэхээр бид нэр хэтэрхий их нь гадаад ертөнцид анхаарад материалын зүйл рүү анхаарад байгаа болохоос өөр л үгээ хизээж анхаардаг юм байна гэдгийг энэ хөтөлбөрөөс л ер нь маш сайн ойлгож авсан. Тэгээд асуудал байгаад хахаар нөгөө гэр бүлийн харилцаан дээр бас маш их зүйл гардыг байна. Хөрлөөгөө уурладаг, нэг хэлэх ууртай нэг хүмүүсхэн дээр арьсаа атруулсан л хүн явдаг байсан. Одоо бол тэгээд нөгөө багш маань сайхан инээдэг, дурлж орсон багшийнхаа инээдэр дандаа инээгээл явж идэг болсон доо. Ер нь тэгэхээр 6 сарын хөтөлбөр дуусахад бол энэ байтугай хэмжээний одоо үр дүн над дээр бол гарцсан байх байгаа гэж бодож 2 сар хичээхэд бол хүн өөрийнхөө төлөө хамгийн гол нь би өөртөө хайртай учраас өөрийнхөө төлөө хичээнэ гэдэг нь өөрийгөө ойлгохын шинж юм байна гэдгийг энэ хөтөлбөрөөс ерөнхийдөө бол ойлгосон байгаа. Тийм биш үү. Тэгэхээр 2 сар гэхэр чинь дүнгэж гигийн оршуугаа нээхн хөтөлбөрийнхөө гигийн бие гээд эхний шатаал хийгээд суралцаад тэгээд гарсан өөрчлөлт нь тий. Боги нэг асуулт асуухгүй. Одоо ингээд чат дээр ч юм уу ингээл одоо янз бүрийн уулзалт дээр хүмүүс ингээд одоо хөтөлбөртөө ормоор л энэ даанч ингээд би мөнгөний асуудалтай байна ч гэдэм юм уу. Хойлоосаа айгүй гоё үрдэж тий. Ормоор л энэ даанч ингээл за тэгж байгаа л болъё дөө мөнгөний асуудлаа шийдэж чадахгүй л гэдэг штэ тий. Тэр чи өөрөө ингээд 68 сая төгрөгийн өртөө байсан байна хөтөлбөрт орохдоо. Тэгээд яаж одоо яг зоригтойгоор энэ хөтөлбөрт шийдвэр гаргаад ороод ирсэн бэ? Яг үнгүй ингээд зөндөө хичээлүүд байгаад идэг. Тэднийг үзэх яг ингээд төлбөртэй хичээлд орох хоёрын одоо ялгаа нь чамд юу байсан бэ гэд 2-3 асуулт асууч. За энэ дээр болохоор амар зоригтой байсан шүү дээ. Цалингийн зээлээ зүгээр хайцсан. Яг тэгвэл энийг би ойлгочих юм бол энэний цаанд боломж байна гэж харж би зүгээр цалингийн зээлээ хайчихжсэн тэр үед нэг сар. Тэгээд нөгөө нэг бас яага айсэн гэсэн чинь тэр чинь за би хэтрүүлэх юм бол би муу ангилд орно аяг муу ангил засагдана гингүүтэн за яад ингээ хайцсан шүү дээ. Ер нь бол тэгээд тэр маань миний амьдралыг одоо ингээ бүр 10 шат одоо дээш нь татчихсан ингээд явж байгаа юм. Тэгэхээр нөгөө яана одоо ормоор л байна те ингээд нэг өөртөө тийм итгэлгүй байгаа байхгүй ормоор л байна яах уу гэдэг асуулт байгаа дээр та өөртөө итгэлгүй байна л гэсэн үгийн шинж юм уу гэж би бол харж байгаа юм. Би чадна тийм ээ би энэ зүйлийг хийн эндээс надад авах юм байна. Тэг хамгийн гол нь өөрийнхөө мэдрэмжийг бас айгүйх сонсгон чухал. Үнэхээр та энийг авах энэ сургалтыг авахыг хүсэж байгаа юм уу? Эсвэл нөгөө манайхны нэг юм даган дуурай хандлага гэдэг чинь бүгдийг зүгээр нэг нийтээрээ энэ рүү хушуураад энэ би орчий гэж хэрвээ орж байгаа бол та тэнд орсон ч гэсэн бас юм сонсч чадахгүй. Тэгээ нөгөө дараа нь тий бас хэрэггүй байна мэн гэд өөрөө сонсоогүй бид чинь нөгөө бусдаас нэг буруу хайгаал ингээд идэх тал байдаг шүү дээ. Тэгээ энэ дээр бол зориглоод орсон зүгээр л цалингийн зээл нэг сарынхаа цалингийн зээлийг нэг 10 хоног л хугацаа хэтрүүлсэн баг 9 сарын ихээр тэгээ буцаагаар төлчихөж байгаа юм тэрийг. Тэгээ тэрүүхэн тэр хугацаанд яаж байгаа хэрэг тэр хөтөлбөр эхэлснээс хойш хугацаанд би маш их зүйлийг тэр хооронд мэдээд авчиж байгаа юм. Эн чинь миний нөгөө нэг өөртөө оруулж байгаа хамгийн том хөрөнгө оруулалт байсан. Тэрнээс нэг алтай ямиг аваад зүгээд машин аваад унахыг бол би өөртөө оруулдаг хөрөнгө оруулалт гэж ер нь энэ сургалтанд орсноос хойш харахаа болсон шүү. Тэгэхээр боломж байдаг те боломжийг гагцгүй яахын таатгаж авах нь хамгийн чухал. Хүсчээвэл зүрх сэтгэлээсээ л хүсэж байх юм бол энэ хөтөлбөрт ороосоо л итгэж. Яг зөвтэй. Би түрүү өнөөдөр бас нэг аягүй гоё подкаст сонсч ирсэн чинь нөгөө хувь тавилан угаасаа байт юм бол тэгэл хувь тавилангаараа л амьдрах юм шүү гэдгсэн чинь нэг хүн хувь тавилан байдаг. Тэгээ сонголт бас ингээд хамт ирдэг гэд. Тэгэхээр нөгөө та ингээд байгаа. Тэгээ танд бас дахиад сонголт гэдэг зүйл байдаг. Тэр сонголт хийх эрх чөлөөтэйгөө ингээд ирдэг гэд. Тэр үг надад аяйгуугаа санагдчихсэн. Тэгээд боогидо маш их баярлалаа. Тэгээд тэр одоо 68 саяхаа тал одоо 30 хэдэн сая дарсан гэж штэ. Тэгэхээр тэр арга аргачлан зүгээр ингээд өөрөө өөрчлөгдөөд ирэхээр ай зөнгөөрөө
ажил төрлөнд бүтээт байв уу? Тэн дээр яг юу болсноо товчхон хуваалцж болох уу? За энэ дээр болохоор нөгөө мэрэгчлээ би нөгөө нэг дуртай болол нэг дургүй болол энэ 10 жил явсан айгүйх юм болсон байхгүй юу. Тэгэл нөгөө эрхлэгчээс хамаарж болиё гэж нэггүйгээр тэгснэ буцаж ормоорсон нэг тааш ингээл ер нь бол маш их юм болсон. Тэгээд энэ дээр яасан бэ гэдгсэн чи би бусад хүмүүст ялгарх онцлог надад байдгийн байна гэдгийг харсан. Ингээд тэгээд нөгөө ерөнхийдөө бол давхар бизнес эрхэлж эхэлсэн. Ажлаасаа гадна онлайн руу хэн шуураад байна вэ гэд ингээд онлайн захим дэлгүүртэй болоод тэгээд хүмүүсийн нөгөө нэг ингэж авчирдаг зүйлийг биш би яг мэрэгжлийнхээ дагуу ажилладаг л та. Хүмүүсийн авчирж байгаа зүйлийг биш өөр төрлийн зүйлийг оруулж ирээд тэгээд зүгээр л нэг тийм нөгөө твэн зараад саятан болсон хүн байдаг гэдэг шиг л юмыг ер нь бол хийсэн. Тийм амар сүртэй надад тэр бизнесийг эхлүүлэх мөнгө байгаагүй би 250 мянган төгрөгөөр л эхлүүлсэн. Одоо тэгээд ерөнхийдөө бол миний эргэлтийн хөрөнгө маань баг 18-9 сая төгрөг болчихсон. Ингээ гэртээ дүүрэн бараатай болчихсон ингээд байж байна. Тэгэхээр 2 сар тэгээ хүн итгэмээргүй юм шиг боловч энэ бол боломж. Яагаад гэвэл та өөрөө л харж л чадах юм бол энэ бол боломжтой зүйл юм аа л гэж. Тэгээ зарим нь болохоор бас итгэхгүй байж магадгүй те 2 сарын хугацаанд 38 сая төгрөг дарна гэж юу байсан юм бэ гэдэг энэ бол боломжтой юм аа. Агцгүй та өөрөө хүсч чадах юм бол боломжтой. Итгэхгүй байх юм бол тэгээд угаасаа л болохгүй те ер нь тэгээд тэр өөртөө итгэж чадах юм бол болноос гэдгийг ойлгосон да.